ба салхины эзэн. Ван Ян Мэн нуруугаар хүйтэн хөлс цутлаа. Тэрээр Алтан улсын хамгийн шилдэг алуурчин хэдий ч ийм хөнөөхтэй алсаас ирж буй үхлийн аюулыг урд өмнө нь хизээж мэдэрч байсангүй. Энэ нь зүгээр ч нэг дэвсгийн хүч биш. Байгаль дэлхийн уур хилэн тэр чигтээ нэгэн цэгт төвлөрч түүний зулайг онилсан мэт санагдана. Хараал идэг, зайлах хэрэгтэй. Тэрээр хөх судрын агуу руу орох бодлоо орхин улаан торгоороо газрыг хүчтэй оруулах нь агаалт дээш үсрлээ. Гэвч оройтсон байв. Ойн модод дээгүрх тас харанхуй тэнгэрийг зүсэн нүд гэлбэм цагаан ож цахиллаа. Энэ нь 3 уулын цаанаас хідэн 10 бээрийн асаас харуулсан сум байв. Сум агаарыг зүсэх бус агаар мандлыг шатаан урагшилж яг л солир унаж буй мэд тэнгэрт урд цагаан зураас үлдээн эсгэрнэ. Үл үзэгдэх сумын салхи, тэнгэр нэвтлэгч оч. Сумны хурд дууны хурднаас даруй 3 дахин илүү байлаа. Ван Ян Мэй агаарт байхдаа амьсгаагаа төвжим хамаг дотоод хүчээ шавхан гаргав. Түүний нүд улаанаар гэрэлбэж, биеийг нь тойрон мөсөн тусгалтай улаан торгон хүрхрээ хэдэн давхар хамгаалалтын бүрхүүл үүсвэлээ. Мөсөн хорт авра улаан янхуугийн үнэм хүй цамрлыг таш бүүм сажих галзуурн шуурч цагаан оч улаан янхва бамбайг мөргөх тэрхэн агшинд орон зай тэр чигтээ гажиж асар хүчтэй гэрлийн тесрэгт ойд боллоо. Дотоод хүчний мөргөлдөөнөөс үүссэн цохилтын далгион эргэн тойрны 100 алхамдах бүх модыг үндсээр нь хуулж газрын хөрсөл тэнгэрт босгов. Ван Ян Мэн бахархад болсон гам мэт бат бөх улаан торгомууд яг л галд орсон цаас шиг шатаж мөсөн аураа нь бутрам унлаа. Мөсгүй амнаас хар цус олгоодож суманд оногдсон шуу мэт газарт хүчтэй унаж шороо манарга нь 10 алхам газар гулсав. Түүний баруун мөрийг сум нэвт сүлбэж газарт гүн зовгдсон байлаа. Сумны зэвнээс одоо ч утаа суунаглаж салхины эрчим лугшсаар байв. Тесрэгтийн долбоо намжиж тоос шороо арилах үед ойн модод гинтхэн тайвширч үлээж байсан салхи огт чимээгүй боллоо. Агуйн өмнө зогсох мухуудаа жангжин зангидсан нударгаа суулсан бахархалтайгаар инээмсэглэв. Салхи хаана байна? Тэр тэнд байна. Тэнгэрийн сум хизээж байг минүүлэхгүй. Моддын сүүдэр дундаас салхи эсгэрэх чимээтэй хамт нэгэн хүн аажмаар тодрон гарч ирлээ. Тэр ямар ч хөлийн чимээ гаргахгүй бөгөөд гартаа аврах том цагаан ном барьсан нь сарны гэрэлд сүрлэгээр гялалзна. Энэ бол Тэмүүжин хааны итгэлт жанжин 9 өрлөгийн нэг салхины эзэн Зэв Баатар байлаа. Зэв хурц мэ мэд нүдэрээ газарт сүхрэм унсан Ван Ян Мэрүү ширтээд тайван бөгөөд жихүүдээс хүрэм хоолоогоор өгөөлөв. Алтан улсын өрөвдөлтэй цэцэгхэн миний сум салхи хаашаа үлээн тийш нисдэг. Харин энэ тал нутгийн салхи зөвхөн миний хааны зарилгаар л хөдөлдөг юм. Хөх сударт хүрэх замыг чинь энэ хүрээд тасалдъя. Ван Ян Мэ баруун мөрнөөс урсах цусыг дарахыг оролдогч Зэвийн сумны салхин Ки түүний судсаар гүйж дотоод хүчийг нь хаасан байлаа. Тэр одоо жирийн хүнээс ч дор доройтжээ. Гэвч бүсгүй цайз мэт цагаан царайнд гинтхэн галзуу мэт инээмсэрлэг тодров. Тэрээр амнаас гарах цусаа үл тоон жуумалзан инээж эхэллээ. Салхины эзэн, хар сүлдний жанжин, та хоёр үнэхээр мундаг юм. Гэхдээ та нар надтай зууралдаж байх хооронд миний даалгавар хэдийнэ биелсэн гэдгийг мэдсэнгүй юу? Мохолай Зэв хоёрын царай огцом хувирлаа. Ван Ян Мэй үлдсэн ганц гараараа газар дунсан цусаа арчаад хөрсөн дээр лэгэн хажирхалтай тарин зурж эхлэв. Хөх судрыг хулгайдах нь миний зорилго байгаагүй. Миний зорилго бол энэ агуум хамгаалалтын луужингийн төвд өөрийн цусан хараалыг хүргэх байсан юм. Түүнийг үгээ дуусгахтай зэрэгцэн хөх судар хадгалагдаж буй нуу загуун гүнээс нүд сухлам улаан гэрэл цацарч газар хөдөлж эхлэв. Агуун ханцуу өсөрч дотроос нь олон мянган хүний гаслан уйлах чимээ үхтлийн муу ёрын аура тэнгэрт олгоодхон тэр. Тэр агуун лацыг цусаараа бузралцгаж сүбэдэ хаан байна химэн мохолай жанжин хашгирлаа. Удаан гэрэл дундаас асар том хүнийх гэхээсээ илүү чөтгөрийнх гэмээр хоёр нүд нээгдэж агуйн хаалгыг дотроос нь бут татан гарч ирэх сүүдэр Мохолай Зэв хоёрыг бүрхэн ав. Ван Ян Мэн цусан дахиад амжилттай болж агуйн гүнээс Алтан улсын эрдний хараалт чөтгөр сэрлээ. Хөндөй тэр чигтээ үхтлийн муу ёрын авар давтаж агаар хүртэл хүндэрн амьсгалахад бэрх болов. Сүрсэн хад чулуудын дундаас гарч ирсэн тэрхүү чөтгөр нь хүний бие араатны толгойтой бөгөөд бие тойрон эртний жүрчний дайчдын хоёг дуулганы үлдэрдлийг зүүжээ.
Түүний нүд нь гал мэт улаанаар гэрэлдэж, амнаас нь хар утаас авсан. Энэ бол Алтан улсын хаадын булшийг хамгаалж, дайснуудыг нь дарахаар бүтээгдсэн, мартагдсан цусан харуул байлаа. Одоо та нар миний харуулын хоол болно. Химэн Ван Ян Мэй цусандаа хотголдон хэвтэхтэй галзуу мэт инээлээ. Чөтгөр архирах дуунд ой модод чичирч, мухуулай зэв хоёрын дотоод хүчний бамбай цуурч эхлэв. Энэхүү эртний мангасыг зөвхөн тэдний хүчээр дарах боломжгүй мэт санагдана. Гэвч яг энэ мөчид Тэнгэрийн хаяанд хөх туяаг ялалзаж, асар хүчтэй ариун додоод хүч хөндийг бүрхлээ. Чөтгөр айдсаар ухарч, Ван Ян Мэн инээд намжив. Хөндийг дүүргэсэн үхтгийн аура, мухуулай зэв хоёрын амьсгалыг боогдуулж байлаа. Агуун амнаас гарч ирсэн цусан нүдтэй, эртний жүрчний хоёртой чөтгөр улсыг нураам хөрхрөлтээр архиран, асар том саруугаараа тэднийг чиглэн дайрав. Гэвч чөтгөрийн саруу газар хүрэхээс ганцхан тохойн зайд. Бүх зүйл зогслоо. Салхи салхилхаа байж, унаж байсан чулууд агаарт царцв. Чөтгөрийн улаан нүдэнд анх удаа айдас гих зүйл тодорлоо. Тэнгэрийн хаяанаас хөх туяа татаж, уулсын орой дээгүүр аажуухан алхалсаар нэгэн өвгөн бууж ирэв. Тэрээр гартаа энгийн нэгэн модон таяг өрсөн, буурал сагсан салхинд хийсэх намхан өвгөн байв. Гэвч түүний алхан бүрд газар дэлхий чичирхийлж, эргэн тойрны орон зай түүнийг хүндэтгэн бүхийх мэт санагдана. Мохолой, зэв. Та хоёр минь залуу насны аагаар хатгалдан, дайсны өчүүхэн залмихэнд хит анхаарлаа хандуулжтэй. Өвгний дуу хоолой нам гүм хидээж, хүн бүрийн зүрхэнд аянга мэт нэжүүнэн сонсогдов. Цусандаа хотголдон амьсгал хурааж буй Ван Ян Мэй хүчлэн толгоогоо өргөөд шүдээ 100 нүгэллээ. Чи хэн бэ? Энэ агуу хүч боломжгүй. Өвгөн модон таяга газарт зөөлөн тогшив. Тойлын үнний усгал, уулын амьсгал. Пүүм, таяг газар хөрөхтүүдид асар хүчирхэг цэвэр тонголог дотоод хүчний долгион хөндийгөр нэг дархав. Чөтгөрийн үхдлийн аура нарны гэрэл туссан цас мэт хормын дотор хайлж, эрдний мангас өвдөг сөхрөн газар унлаа. Би бол Тэмүжин хааны итгэлт боол. 9 өрлөгийн нэг сорхон шар байна. Алтан улсын ялзарсан сүнснүүд миний эзний нутагт дураар тэнүүжлэх эрхгүй. Сорхон шар өвгөн баруун гараа агаарт далааж, чөтгөрийн зудайд алгаараа хөрөхтүүдид хад чулуугч бут цохох, туйлын үнний хүч мангасын дотоод цүмийг бяц дарж, түүнийг буцан үнс нуран болон замхрахад хүргэлээ. Хөх судрын агуун лаац дахин сэргэж, хаалга нь өөрөө хаагдав. Мухулай, зэв хоёр, зэвсгээ буулган, өвгөнд гүн хүндэтгэл үзүүлэн бүхийв. Ван Ян Мэй үүнийг хараад цөхрөнгөө барж, та нар хөх судрыг хамгааллаач, Алтан улсын жинхэнэ хүчийг мэдэхгүй. Бидний их зэрэг, манай тулааны дээд маструуд хэдийнэ хил дээр цугларсан хэмээн хаширлаа. Сорхон шар өвгөн түүн рүү тайвнаар ширтэж, уруулдаа үл ялэг инээмсэглэл тодруулав. Охин минь, чи Алтан улсыг биднийг тагнаж байна гэж бодоо юу? Үгүй дээ. Чиний энэ үйлдэлийг бид хэдэн сарын өмнөөс урдчлан харсан. Чи энд хөх судартай зууралдаж байх хооронд бидний сүүдрийн ирвсүүд хэдийнэ танаа жөөндөө нийслэлийн хэрмийг давж Алтан улсын луугийн судасны зураглалыг гаргаж дууссан. Өвгөн Ингрээсээ нэгэн хуйжмал зураг гаргаж ирэн дэлгэлээ. Тэр зураг дээр Алтан улсын нийслэл, тэдний цэргийн хуурангууд, тэрч байтугай далд нуугдсан тулааны сургуулиудын дотоод хүчний зангилаануудыг улаан бэхээр навтар мэд тодорхой тэмдэглэсэн байр. Бидний таргнуулууд танай хааны ордны товоож, хэрмийн манааж, удамжны уйдагчин болон хувирсан. Тэнгэрийн тор хэдийнэ нэхэгдэж, Алтан улсын хоолойг багалзуурдахад бэжин болсон. Бид Алтан улс руу дайрах гэж буй бус. Бид Алтан улсыг газрын хөрснөөс арчих гэж байна. Ван Ян Мэй энэ үгийг сонсоод зүрхэн зогсох мэт болж, эцсийн амьсгалаа хураалаа. Түүний нүдэнд Алтан улсын сүрлийг олж харсан мэт айдас хөлдөж хоцров. Сорхон шар цааш эргэж, урд зүгийг, Алтан улсын асар том хэрэм орших зүгийг ширтлээ. Жанжнуудаа, бэлтгэе. Хөхлөөгийн аура сэрэх цаг боллоо. Хаанд нь зарлиг буулгасан. Бид маргааш үүрээр хөдлөнө. Гэвч яг энэ үед мянган бээрийн цаана орших Алтан улсын нийслэл Жүндүү хотын гүнд нэгэн хар сум дотор нүдэ анин сууж байсан өвгөн гинэт нүдэ нэв. Түүний нүд яг л гүн хавцал мэт хав хар байсан бөгөөд
тэрээр сорхон шарын тэнгэрийн торны нэг сэжүүрийг тасдаж орхилоо. Монголчууд хэтэрхий эрт баярлаж байна. Артем улсын үхшгүй мөнхийн хас хаш урсгал байхад та нар хизээж хэрэм давахгүй. Хаш чөтгөр ба сүүдрийн үхэл. Артем улсын нийслэл Жүүн дүүхот давхар хэрэм мянган харуулуудаар хамгаалагдсан энэ аврах хотын гүнд хааны ордны хамгийн нууцлаг хэсэг болох тэнгэрийн мандал газарт орох сүнд үхлийн нам гүн байдал наярхна. Сүмийн баг нь бүр дээр лоогийн дүрсийг артаар сэлсэн бөгөөд олд нь Артем улсын газар нутгийн ки эрчмийг хуримтлуулж байдаг. Лоогийн судас химээх аврах том гэрэл тусан болор гялалзаж байлаа. Энэхүү бодрын гэрэлд үл ялэг сүүдэр хугарч нэгэн багнаас нөгөө багны хооронд салхины эсгэрэх чимээж гаргалгүй нэгэн дүрс шилжин хөдлөв. Энэ бол Мухуулай жанжны хамгийн шилдэг тагнуул гарт дэрвэс Чинхай байлаа. Тэрээр Жүүндүү хотын хамгаалалтыг нэвтлэхийн тулд 3 сарын турш хааны ордны боол болон зүсээ хувиргаж өнөөдөр л энэхүү лоогийн судасны төгд нэвтэрч чадсан нь энэ юм. Чинхай дотроо сорхон шар өвгний хэлсэн лоогийн судас энэ байна. Энэ бодрын эрчмийн урсгалыг л гажуудуулж чадвал Артем улсын их цэргийн дотоод хүчний их ундраг тасарна хэмээн бодож энгэрээсээ тесэрч дэлбэрэх хүчтэй хар дарь гаргаж ирлээ. Тэрээр сүүдэр дуусах хатхамаараа усан бодрлоо аян гамит үсрэх яг тэр агшинд сүмийн хамгийн харанхуй булангаас яг л чулуу цуурах мэд хүйтэн хуурай хоолой сансагдав. Хойд зүгийн зэрлэг ноход манай ордонд орж ирэхдээ их л зовлон туулаа бидтэй. Даанч чиний аялал энд хүрээд дууслаа. Чинхай зүрх зогсох шиг болов. Түүний мэдрэх үед хинч байхгүй байсан хэрнээ дуу гарсан зүгт нэгэн өвгөн завилан сууж байлаа. Өвгөний нүд гүн хавцал мэд тасхаар харин арьс нь яг л өнгөлсөн цагаан харш чулуу шиг гял булзна. Энэ бол Артем улсын тэргүүн багш Ван Янжин байв. Чинхай ухрах гэсэн боловч хэдийнэ оройтсон байлаа. Амиа хижээгч өвгөн чи намайг зогсоож чадахгүй химэн Чинхай хашгирч баруун гартаа хамаг кийгээ төвдрүүлв. Түүний гар гал дүлзэх мэт улаатарч агаарыг шатан өвгөний зулайг чиглэн буулаа. Галт дэрвсийн сарв уул цуулагч. Энэ цохилт нь 3 тохой зузаан гам бамбайгч цаас шиг урах хүчтэй байв. Гэвч Ван Янжин өвгөн нүдээж цавчсангүй. Зүгээр л долоовор хурууга дээш нөргөлөө. Жин Чинхай улаан галт сарв өвгөний цагаан хаш мэт хуруутай мөргөлдөхөд хонх цохих мэт дуу гарав. Чинхай гарын яснууд тэр чихтэй цуу өсөрч дотоод хүчний гал нь хормын дотор унтрлаа. Тэрээр цусаар бөөлжин ард тийш 10 алхам нисэн өнөв. Өрөвдөлтэй химэн өвгөн аажмар босож зогсоод 2 гараа ардлав. Танай тэр Тэмүүжин чинь өөрийгөө хөх тэнгэрийн хүү гэж боддог байх. Гэхдээ манай 100 мянган жилийн түүхтэй хаш урсгалын өмнө та нар зүгээр л тоосшороо. Ван Янжин гүнзгий амьсгаа авахд сүмийн агаар бүхэлдээ хүндрэн царцаж түүний ард гэрлээс бүтэж кийгээр амилсан мянган гарт аврах бурхны дүс тодрон гарч ирэв. Үхшгүй мөнхийн хас хаш мянган гарт бурхны шийтгэл 200 үл үзэгдэх хаш гар агаараас гинэт гарч ирэн Чинхай 2 гар хөл хүзүүг ороо навч агаарт дүү жилэм өргөлё. Түүний яснууд няцрахад бэлэн болж амьсгал нь тасрахад ганц л хором дотоо байв. Гэвч Чинхай өвдөлтөө тэсвэрлэн шүдээ зуугаад инээмсвэллээ. Тэрээр хагархаа уруулаараа цустай шүлсээд рүүгээд хаш чөтгөр өвгөн минь. Чи намайг энд зүгээр л энэ бодрыг дэлбэлэх гэж ирсэн гэж бодоо юу? Миний үхэл зүгээр л дохоо. Чинхай үлдсэн хамаг хүчээрээ хилээ хазаж тастаад өөрийн зүрхний цусаар дотоод хүчээ шатаалаа. Энэ бол сүүдрийн эрвсүүдийн эдсийн арга болох цусан сарна сүнс илгээхгүй химэх хориотой арга байлаа. Түүний биеэс ганцхан дусал улаан гэрэл харван гарч сүмийн таазыг нэвтлэм огторгоо руу нисэн бодлоо. Энэ гэрэл нь Жүүндүү хотын бүх хамгаалалтын байршлыг Мухуулай жанжинд дамжуулах сүнсэн мэдээлэл байв. Галзуу залг өөх химэн Ван Янжин хэлгэнэн хашгирч мянган гарт бурхны хүчээр Чинхайг бяцлахаар гараа зангидлаа. Яг энэ мөчөд сүмийн хаалганы гаднаас маш намуухан гунигтай хулсан лимбний их шиг сонсогдов. Энэ их шиг салхи мэд сүлжин орж ирэхэд Ван Янжины дотоод хүчний хаш бурхан хоромхон зур хөдөлгөөнгүй гацаж эргэн тойрны орон зай усан мандал шиг додгилж эхэллээ. Өвгөний тас харнууд томорч хоолой нь сааралдав. Энэ аялгуу
Чам шиг хүн яагаад алтан улсын нийслэлд яагаад энд байдаг үлээ? Лимбний их шиг улам ойртсоор хаалганы сүүдэрт нэгэн өндөр, туранхай хүний дүрс тодорлоо.